аутизм гэдэг нь миний бодлоор бол энэ өвчин эмгэг биш хөгжлийн нэг онцлог шинж юм шиг байна. Аутизмын тухай эхлээд би ойлголтгүй явсан. Тэгээд миний амьдрэх байранд манай хөршийн хүүхэд нь аутизмтай хүүхэд байсан. Тэр хүүхдийг би анхаарал гадаадд олон жил болсон монгол хэлээрээ сайн ярьж чаддгүй хүүхэд гэж би боддог байсан. Тэгээд аав ээжтэй уулзаад энэ тухай мэдээлэл авсны дараа аутизмтай хүүхэд гэдэг маань хэл ярианы хөгжил дутуу болохоос ухаан санаа юм хүлээж авах ойлголт нь бол энгийн хүмүүстэй яг ижилхэн тэр хүүхдүүдийг илүү их ойлгож сэтгэл рүү нь орж яг өөрснийх нь хэл ярианы одоо тэр хүндрэл бэрхшээлд нь илүү их зохицож тэр хүүхдүүдтэй ойлголцох тусмаа тэр хүүхдүүд илүү их сэтгэл санаа тайван амгалан байдаг гэдгийг олж мэдсэн. Тэгэхээр бидний амьдарч байгаа өнөөдрийн амьдарч байгаа нийгэм дотор орхигдоод байгаа нэг асуудал буюу ялангуяа